Эрхэм үзэгч та бүхэнд орой мэнд хүргэе. Чухлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Манай улс дархлаажуулалтын 10 хоногийн аяныг жил бүрийн 5-10 дугаар саруудад зохион байгуулдаг. За энэ жилийн тухай дууг аяныг улс орон даяар 10 дугаар сарын 3-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Дэлхийн эрүүл мэндийн ансамблийн 2010 оны тогтоолын дагуу Монгол улс 2011-ээс 2015 онд хэрэгжүүлэх вирус гепатиттэй тэмцэх үндэсний стратегийг боловсруулж хэрэгжүүлсэн байна. Гэвч Монгол улс нь вирус гепатитийн өвчлөл нас баралт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хор тавдрын нас баралтаараа дэлхийд төрүүлж буй эрүүл мэндийн тулгамцсан асуудлуудын нэг болж байгаамаа. Иймд Монгол улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэ оны дархлаажуулалтын 10 хоног нь гепатитын В вирусын халдвар төртөх магадлалтай эрүүл мэндийн байгууллага хууль сахиулах болон бие бүрэлдэхүүн албан хаагчид анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг онцлон дархлаажуулалтад хамруулах түүний ач холбогдлыг сурталчлах ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ Б гепатитын вакциныг үн төлбөргүй хийх юм байна. Үүнээс гадна дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд Орхон аймагт ямар үйл ажиллагаа зохион байгуулахыг албаны хүнээс тодрууллаа. Товлын вакцинаас хоцорсон хүүхдүүдийг одоо нөхөн дархлаажуулах үйл ажиллагаа явагдаж байгаа. За энэ маань болохоор зэрэг мөнх сөндрөл үйл задрах учралт баяр гэсэн үг 3 өрхийн эрүүл мэндийн төв бол дархлаажуулалтыг зохион байгуулдаг. За эднэр дээр за бусад одоо үйл ажиллагаа явуулдаггүй дархлаажуулалтын үйл ажиллагааг өрхийн эрүүл мэндийн төв дээр явуулдаггүй эмнэлгүүд бол бүсийн онцлог эмчилгээний төвийн дархлаажуулалтын кабинетаар дамжуулан одоо зохион байгуулагдаж байна. За 3 дахь үйл ажиллагаа маань болохоор зэрэг өнгөрсөн 5 дугаар сар зохион байгуулагдсан Улаанбаатарын нэмэлт дархлаажуулалт байгаа тийм. За энэ үйл ажиллагааны үеэр жирэмсэн байсан ээжүүдэд Улаанбаатарын одоо дархлаажуулалтыг бид нөхөн зохион байгуулж байгаа. Тэгэхээр тэр үед одоо жирэмсэн байсан ээжүүд маань одоо Улаанбаатар улаанууд эсрэг одоо дархлаажуулалтанд хамрагдах бүрэн боломжтой. За өрхийн эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулаад бид энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. 2014 оноос хойш Улаанбаатар өвчний дэгдэлт гэсэн товлын дархлаажуулалтаас өмнөх сартай хүүхдүүдийн нас баралт өндөртэй байснтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 6 сар хүрсэн хүүхдүүдэд дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд Улаанбаатарны вакциныг хийх юм байна. Иймээс эцэг эхчүүдийг энэ арга хэмжээнд заавал хамрагдахыг Орхон аймгийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Баян өндөр сумын 9 багийн нутаг дэвсгэрт хүүхэд харах үйлчилгээний 9 төвд 25 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байна. За одоогийн байдлаар хүүхэд харах үйлчилгээг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй хэвийн ажиллаж байгааг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байна. Хүүхэд харах үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх хүртэл төр хугацаагаар хүүхэд харах үйлчилгээг зогсоох талаар мэдээллүүд гарах болсон. За үүнтэй холбоотойгоор бид зарим асуудлыг холбогдох газраас тодрууллаа. Хүүхэд харах үйлчилгээ энэ оны 4-р сараас манай аймагт хэрэгжиж эхэлсэн. За манай аймгийн хувьд 9 багт хүүхэд харах 9 төв ажиллаж байгаа бөгөөд 25 иргэн тус үйлчилгээг эрхэлж байна. 2016-аас 2017 оны хичээлийн жилд хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд 100 гаруй хүүхэд хамрагдаж байгаа. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 21 хүүхэд байгаа юм байна. За одоогоор бол бид нарт ямар нэгэн байдлаар хүүхэд харах үйлчилгээ зогсоолоо, Орхон аймагт хүүхэд харах үйлчилгээ зогсоо гэсэн юм албан тоод дээд газар бас ирээгүй байгаа. Төрийн ажил болгодог угаасаа албан бичиг төр дээд газрынхаа шийдвэрт үнэлцгийг явуулдаг. Тийм болохоор бидний хувьд бол үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд хүүхэд харах үйлчилгээнд хэвийн үргэлжлүүлээд явж байгаа. Ер нь бол төсвийн он дуслаа батлагдсан учраас ер нь бол хүүхэд харах үйлчилгээ маань он дуслаа үргэлжлээд явна. Үүнээс цааш асуудлууд бол мэдээж эрхчлэлийн төсөвтэй холбоотой асуудлууд яригдах байх. Ер нь бол хүүхэд харах үйлчилгээ ингээд зогсоолоо гэдэг төвөөс ирж байгаа мэдээлэлүүд өнөөдөр холбоотой байх дээр 9 сарын 7-наар хүүхэд харах үйлчилгээний хуулийг хойшлуулсан шийдвэр гарсан юм байна. Энэс хойш хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст энэ хүүхэд харах үйлчилгээг квот нэмэхгүй байх, хүүхэд харах үйлчилгээг одоо аймагт дахин шинээр нэмж нээхгүй байх энэ чиглэлд өгдөж байгаа болохоос биш одоо өмнө үйл ажиллагаа явуулж ирсэн хүүхэд харах үйлчилгээ бол он дуслаа үйл ажиллагааны хэвэн явагдана гэсэн энэ ойлголтыг иргэд маань авах хэрэгтэй гэж бодож байна. Ямар ч байсан хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаа он дуустал хэвэн явагдана гэдгийг хэллээ. Өнөөдөр гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд зөвлөн туслах зорилготой хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. За бид Баян цагаан хүрэн болдог багт байрлах хүүхэд харах төвүүдийн үйл ажиллагаатай бодит байдал танилцсан. Тухайлбал энэ жил хүүхэд харах төв 2016 оны 4-р сараас ажиллаж эхэлсэн 4 багштай 20 хүүхэд тус төвд хамрагдаж байна.
Үйл ажиллагаа хэвээ явж байгаа хэсгүүд маш их дуртай, айгүй цөөхөн хүүхдэд тэгээ чанартай бас хүүхдээ ингэ харуулаад сэтгэл амар аюулгүй орчинд хүүхдээ харуулаад ажил хөдөлмөрөд сайн 20 хүн ямар ч байсан 20 хүүхдийн цаана 40 хүн ажилтаа л байгаа. Ажилтаа боллоо одоо сайхан байна гэсэн өндөр сэтгэлтэй байгаа. Одоо 9 сарын 1-ээс эхлээд төрөлсөж байгаа нэг хүн 300 сая төгрөг төрөлсөлдөг. Тэгээ өөрснөө одоо бүх юм ингэ тогтцуулсан тоглоом моглоом тэгээ орд өрний даав, гуц, хөнжил, ширээ, сандал ингэ бүх юм өөрснөө авсан тогтцуулж байгаа. Тэгээ одоо санхүүжилттэй өгүүлэх сайн. Одоо сая бид нар 10 сарын санхүүжилт өгнө өгөхгүй гэдээ одоо ингэдэж штэ. Хүүхдээ аюулгүй орчинд байгаад хамгийн гол нь бид одоо санхүүжилт энэ хүүхдүүдээ ингэж хараад салин мөнгөтэй бид нар өөрсдөө ч гэсэн бид нар бол нэг ашигын төлөө биш бид нар хамгийн гол нь хүүхдүүдийнхээ одоо аюулгүй орчинд хүүхдүүд сайхан хараад их хэзгүүдээ ажилдаа энэ хүүхдүүд ч гэсэн одоо халуун дулаа юм сайхан баалтай байшин ингэ байж байгаа. Тэгээ хүүхдийн төлөө төв юунаас байг бидэрт анхаарал халамж тавьж байг гэж бид нар шалгадаг. Хоёрдугаарт бол мэдээж хэрэг хүүхдийн эрүүл аюулгүй хамгаалагчсан орчин нь бол яг одоо үргэлжилтийн хэвээрээ хэм хэмжээндээ байж чадж гин үгүй юу. За гуравдугаарт бол хоол хүнс илчлэгийн асуудал нь бол ямар хувийн нэр нь хоолны хадгалалт хамгаалдаг хүүхдийн хоолд. За дээрэс нь бол эцэг их асар хамгаалагчтай нь бол бас яг ингээ хүүхдээ хүргэж өгөх авах цагаар нь бол уулз тэдний сэтгэлдээ сонсдог. За энэ зорилгоор бол энэ зөвлөн туслах одоо хяналт шалгалтыг бол бид нар ингээ сарда бол 2-3 удаа хийж ингээ хөвшөөд байж гэн. За эцэгчүүдээс одоо авсан санал сэтгэлээс нэгэд үзэхэд бол эднэрт маань бол бүгдээрээ одоо эцэг асар хамгаалагч бол сэтгэл ханамж бол өндөр тийм дүгнэлтийг өгч байгаа. Ямаа Орхон аймгийн хэмжээнд бол одоо энэ хүүхд харах үйлчилгээний эрхлэхээр зөвшөөрөл авсан иргэд маань бол яг стандарт хууль дүрм журмыг бол яг ягшлал мөрдөд ажиллаж байгаа. За тэгтээ яг зүгээр сая бол бид нар ингээд та бүгдтэй яваад бол хяналт шалгалт хийлээ. Яг ганц хоёр газар дээр бол бас хүүхдээ юу ягаагүй хүүхд нь бол бас эрцэн хараахан бүрдэг байж нэгдүгээрт хоёрдугаарт бол бас юугаар өөрсдийнхөө дахтаа хамаатан садны хүүхдийг бол түр хараад өгөөч гэсэн одоо тэгээд нэг 2 нас өрөөгөө нэг ганц 2 хүүхэдтэй газар бол энийг бол бид нар эргэж эдгээр иргэдтэй бол хийлж бол бас тодорхой хэмжээний сануулах арга хэмжээг аваад ингээд Хүүхэд харах үйлчилгээний журмаар нэг багшид 5 хүүхэд ногддог байна. За энэ хугацаанд хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт хэвийн олгогдож ирсэн гэдгийг хэллээ. Нэг хүүхдийн хувьсах зардал 78884 төгрөг, хоолны мөнгө 34883 төгрөг байдаг байна. Манай аймагт хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог 135 гэж зааж өгсөн байдаг байна. Эрдэнэт хотын модны зах дээр түлээн нүүрсний үн хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаар мэдээллийг сэтгүүлч Ариун бэлэг бэлтгэсэн байна. Мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна уу? Налгар намрын өдрүүд шувтарч хүүдний улирал эхэлж буй үед иргэд өвлийн бэлтгэлээ базаадаг. Хүүдний ирч даган чангардаг түлээн нүүрсний үн өнөөдрийн байдлаар өндөр байна. Тухайлбал Эрдэнэт хотын модны зах дээр шуудаа мод 3000 төгрөг, нүүрс 6000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Портер модны хувьд өнгөрсөн жил 180,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жилийн хувьд 250,000 төгрөг болж өсжээ. Харин түлээн нүүрс борлуулдаг чэйнжүүд гадаад улаахан болохоор хүмүүсийн худалдаа авалт муу байна. Өнгөрсөн жил ихтэй ойролцоо үнэтэй байгаа. Нүүрс их ховор байна, мод л үнэтэй байна гэж байсан юм. Тэдний хувьд мод үнэтэй байгаагийн шалтгааныг гойжин баг олгодог мөн Орхон аймагт мод бэлтгэх газар байхгүйтэй холбонд тайлбарлаж байлаа. Нүүрс идээр зарагдаж байна гэж. 3000 6000 ийм шуудатай юу те? Яг л ийм. Ер нь портер нүүрс хэд гэж байгаа юм бол? Портероо байхгүй юу те? За. Портер мод хэд гэж байна? 250 тань уу? Үний өсөлт ер нь юутай холбоотой вэ? Мод нь өөр байгаа ч таах. Гойч өөх юм байгаа шүү дээ. Моддыг ер нь хаанаас бэлтгэж байна? Болцол болгоны нутгаас л авчих. Болгоны нутгаас. 180-аас 200 тайсан. Энэ жил бол одоо 250-аас 200 хооронд байгаа. Энэ үний өсөлт нь юутай холбоотой юм бэ? Үний өсөлт юутай холбоотой юм? Бэлтгэх модны нөөц байхгүй учраас мод нөөцөл байгаа шүү дээ. Мод бэлтгэх газар байхгүй манай Орхон аймагт чинь. Тэгээд ожигж байгаа улсуудаас л авж байгаа болохоор чинь тийм л байна. Хүүдний чангарахын хэрээр түлээн нүүрсний үн өсдөг. Энэ нь иргэдийн амжиргаанд ч хүн дээр тусдаг. Иргэдийн хувьд модны зах дээр мод авахар ирсэн хүмүүсийг чэйнжүүд тосон авч 250,000 төгрөгөөр зарагдаж байгаа портер модыг 230,000 төгрөгөөр ав химээгээд хоёр талаас нь нэг том мод суглаад авчихдаг талаар ч ярьж байлаа. 212 л орж иж байгаа юм байна. Тэгээ ийш ороод 250 гэдэг юм байна. Тэгээ энэ нэгээс нь бол нөгөө чэйнжнэрийн гараар ороод мод бол маш өндөр үнээр орж иж байгаа. Тэгээд бас нөгөө мод бэлтгэх газар байхгүй. Тэрнээс болоод бас модны үн өсөд ах шиг байна тийм ээ. Тий. Тэгээ бол захирал хэмжээнд
авчиж байгаа жолооч нар яг үн үсээ тохироод бидэнд өгж болно шүү дээ. Тэгэхээр энэ хашаа руу орсон мод бол ерөөсөө тэгээд эднэрийн гарт ороод 250 мянга шууд. Нэгэнт гэр хорооллын айл өрхүүд дулааны нэгдсэн системд орч чадаагүй учраас түлээн үрсээ өрдөж гэр орноо халаахаас өөр аргагүй. Гэхдээ түлээн үрсийг нийлүүлдэг худалдаачдад шудраг өрсөлдөөнийг бий болгох талаар төрийн байгууллагууд анхаармаар санагдаж байлаа. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр иргэдийн дээр нэвтрүүлэгт ирсэн саналын дагуу бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжилж байна. 7 хоног бүрийн баасан гарагт иргэдийн дээр шууд нэвтрүүлэгт гэрэлтүүлэг асахгүй байгаатай холбоотой тодорхой гудамжны гэрэлтүүлэг асахгүй байна гихчлэн гэрэлтүүлэгтэй холбоотой гомдол санал иргэдээс тогтмол ирүүлдэг. Тухайлах юм бол өнгөрөх 7 хоногт булаг багийн тодорхой тооны гудамжны гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хавраас хойш асахгүй байгаа гихчлэн саналууд маш олноор ирсэнтэй холбоотойгоор бид сурвалжлага мэдээлэл бэлтгэж байна. Тэгэхээр оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлах баг 20 цаг 40 минутын орчимд булгийн 3 дугаар гудамжинд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр үзэгч та бүхний харж байгаачлан яг 20 цаг өнгөрсөн байдлаар бол энэ гудамжны гэрэлтүүлэг огт асаагүй байна. Манай хөрөн булагч нь бас зам нь зарим нь ингээд юу болсон хөрөн булагч бас зарим тал хорол талтай муу юм байна. Багийн гэрэлтүүлэг юу нэ хэр асж ийн гэж. Энэ асахгүйсэн ч ассан шүү дээ. Манайх яг энэ гудамжнаас хоёр дахь болохоор ишиг гэрэлтүүлгийг би сайн мэдгүй. Тэгээ ер нь бол энэгээр яг энэ гэрэл асахгүйс ассан. Мөн иргэдийн дээр нэвтрүүлэгт Шандын баруун задгаа, Шанд баг, Баян цагаан, Шин тосгон, Яргууд, Цагаан чулууд гэх мэтчлэн багуудын тодорхой тооны гудамжны гэрэлтүүлэг асахгүй байгаа талаар иргэдийн санал ирсэн байдаг. Бид иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг багтслан асахгүй байгаа гэрэлтүүлгүүдийн учир шалтгааныг Эрдэнэ тус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит төвцөд компани ерөнхий инженер Мегмар Сүрэнгээс тодруулж мэдээлэл авлаа. За энэ Цагаан чулуутын гудамжны гэрэлтүүлэг Энерц гэдэг компани нөхдөд өнөөдөр ирж байна. Эдгээр бас нэг энэ дээр юм янзлахтай нэг мөнгө төгрөгнийхээ асуудлыг шийдчихэд ирье гэдэг утгаар нь хэсэг хүлээгээд ийсэн. Хүлээлгээд ийсэн. Тэгээ өнөөдрөөс тэр мөнгө төгрөг нь өөрсдөө тэр компани дотоодын асуудал та. Наашаага тэр мөнгө төгрөгөө олоод одоо энэ өнөөдөр сэргээн засварлалтын ажил болж байна. За булаг баг дээр бол манай компани ажиллаж байна. За булаг компани дээр бол за яг хөө ерөнхийдөө бол бүгд асж байгаа. Нэг цөөхөн хэдэн гудамжуудын гэрэл салсан байна. Энэ лөө гарч байна. За Баян цагаан баг бол асж байгаа хэвэн байгаа. За тий зүгээр асж байгаа. Өнөөдөр би одоо та бүхэн өнөөдөр шаардлагатай бол ороо яваад үзэхгүй. За баруун Шандын баруун задгаа бол энэ тэр нэг UBS гэдэг нэг компани хийсэн. Энэ компани бол ерөөсө хүлээлгэж өгөөгүй алга болцсон. Тэгээ энэ шүүх тэр цагдаагийн хуулийн байгууллагаар явж байгаа. Ийм хэдэн гэрлүүд бол асахгүй байгаа. Ер нь бол гэрэлтүүлэг дээр өнөөдөр яг даржин гадаа гэрэл унтарчлаа гингүүт л одоо энэ 7000 гэрэл дээр ч юмар 7000 хүн байхгүй ш. Тэн дээр нэг хүн дахиад очихгүй ш. Тэн чи тодорхой хугацаанд бид нар багцлана. Тэгээд нэг 10 хоногийн давтамжтайгаар эргэж тойрж нөгөө машины нэг машинтай тий бид нар тэрнийхээ тойролтоор багцалж ягаад за Цагаан чулуут баг дээр өнөөдөр тэжнэн гэрэл байгаа юм байна. Аршаан дуу тэжнэн гэрэл байгаа юм байна гэл ингээл нэг 10 хоногийн давтамжтайгаар л явж нөхөн сэргээлтийн ажлууд хийгдэж явдаг баг. Аймгийн хэмжээнд нийтдээ 7000 орчим гэрэлтүүлэг байдаг. За одоогийн байдлаар гэрэлтүүлгийн асалтын хувь 90% байгаа ба өдөрт дунджаар 40 орчим гэрэлтүүлэг асахгүй байх эвдрэл үүсэх тохиолдол гардаг гинэ. За мөн тус компаниас гудамжны гэрэлтүүлгийн нөхөлт засвар үйлчлэгээний ажлыг тодорхой давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг гэж байна. За тухайлах юм бол өнгөрөх 9 дугаар сард Шанд, за Их залуу, Гогийн замын улзуураас цааш замын гэрэлтүүлгийн нөхөлт Яргуу даваатын эсхийн гэрэлтүүлгийг Автомастер компани Хүнсний захын урд замын гэрэлтүүлгийн нөхөлт засвар, тосгоны төслийн гэрэлтүүлэгт нөхөлт, гэх мэтчлэн гэрэлтүүлэг асахгүй байгаа хэсгүүдэд тус нөхөлт засвар үйлчлэгээний ажлыг хийсэн гэлээ. За түүнчлэн гэрэлтүүлэгтэй холбоотойгоор эвдрэл гэмтэлтэй байгаа гэрлүүдийг засварлаж нөхөх ажлын зардал өгөгддгөө нь хүндрэл учруулдаг гэдгийг холбогдох мэргэжилтэн ярьлаа. Мэдээ үргэлжилж байна. Манай аймагт Харт аймаг мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 2013 онд 2, 2015 онд 1, 16 оны эхний 9 сарын байдлаар 1 гэмт хэрэг тус бүртгэгдэж шүүхээр шийдвэрлэгдсэн байна. За гэмт хэрэгт холбогдсон иргэд бусдыг даган дуурайсан, уруу татагдсан сонирхох зэргээр энэ төрлийн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн байна.
Харт амиг масуурлах бодистой холбоотой гэмтэргийн сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд ихээхэн гарч байгаа шин төрлийн гэмтэрэгт тооцогдож байна. Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд масууруулах болон сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах үйлдэлийг гэмтэрэгт тооцож, гэмтэргийн үлдэгдсэн байдал учирсан хохирлын хэмжээнээс хамаарч хариуцлага хүлээлгдэг байна. Тодорхойлбол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар торгох буюу 19 сая 200 мянгаас 28 сая 800 мянга хүртэл төгрөгөөр торгох, 3-аас 6 сараар баримтлах, 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар тус хуульчилсан байдаг байна. Энэ төрлийн гэмтэрэгт ихэвчлэн 35-аас доош насныхан холбогдож байгааг хэлж байна. Энэ болохоор хорих ял байж байгаа. За энэ болохоор 15 жил хүртэл хорих ялтай. Харьцангуй өндөр ялтай гэмтэрэг байж байгаа. За энэ тэгээд ерөнхийдөө бол хэргийн ангиллын хувьд бол онцгой ангиллын гэмтэрэг болчихж байгаа. Зөв өндөр төгсөлтөд үлдэх юм бол онцгой ангиллын гэмтэрэг болж байгаа. 15 жил хүртэл хорхол идэлхээр ийм бас хүнд гэмтэрэг юм а гэдгийг бол иргэд ойлгомоор байгаа. Ийм асуудал байж байгаа. За тэгээд гэмтэрэгтэй холбогдож байгаа зөв тоо мэдээгээр хэлэх юм бол манай юмд бас тасрахгүй байна. Сүүлийн 3-4 жилийн байдлаар бол энэ тодорхой хэмжээгээр гарсан асуудал байгаад байгаа. Одоо яг одоо бүртгэгдээд шалгагдаад шүүхэр гэмтэрэг тогтоогдсон зэрэг гэх юм бол 2013 онд 2 хэрэг байж байгаа. 2 гэмтэрэгт бүртгэгдсэн энэ шүүхөр шийдэгдсэн байж байгаа. 2015 онд мөн одоо нэг гэмтэрэг бүртгэгдээд шүүхөр шийдэгдсэн байж байгаа. За 2016 оны эхний 9 сарын байдлаар мөн одоо яг энэ төрлийн гэмтэрэг нэг үйлдэгдсэн. Одоо мөрдөн мэдлэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Ийм тохиолдол бол гарч байгаа. Тэгээ нэг одоо үзэх юм бол ерөөдөө бол ингээд хэрэгтэй унш танилцаад нөхцөлөдлийн үзэх юм бол одоо ерөөдөө бол гэмтэрэгт үйлдсэн этгээдүүд нь бол хөвчлэн одоо нэг залуучууд л байж байгаа. 35-аас доош насныхан. За зарим тохиолдолд бас 10 жилийн хүүхдүүд албасан тохиолдол ч бас байгаа. Насан туршиг гэсэн үг. За эдгээр хүмүүсээс асуугаар үзэхээр нэгдүгээрт нь бусдыг дөөрөөсөн гэсэн байдал гарч байгаа. Нэг хүн үзээ дөөрөөсөн гэхээр татсан гэж ярьдаг, хэрэгэлсэн гэж ярьдаг. За нэг бол бусад урал татсан байдал харагдаж байгаа. Хоёр гурлаа нэг нь аваад ирдэг. Тэгээ нөгөөд нь дагаад татдаг, хэрэгэлдэг юм байдал байна. За дараагийн дугаартан дээр киноноос үзсэн гэж ярьдаг. За интернет байна. За мөн видео бичлэгүүдийг үзсэн дагуу энэ дөөрэж гэсэн байдал харагдаж байгаа. За тэгээд хвчтэн одоо яг манад яг үр домтцсон гэсэн тохиолдол бас байхгүй. За ерөөдөө тэрний миний хэлсэн хүмүүс бол анх удаага сонирхож юмар ингэж энийг хэрэглэж үзсэн гэж ярьдаг, авч явж исэн байдаг. Тэгснийхээ төлөө хүмүүс маань тэрний миний дээр хэлсэн 3 төрлийн ялныг шийдвэрсэн байж байгаа шүү гэр. Хүлээх хуулийн хариуцлага өндөр хүний амь нас эрүүл мэндэд асар их хэмжээний хор хохирол учруулдаг учраас залуучууд ямар нэгэн байдлаар бусдад уруу татагдах, сонирхож энэ төрлийн бодисыг хэрэглэхгүй байх хэрэгтэйг сануулж байна. Санамсаргүй байдлаар энэ төрлийн бодис ургамлыг олж авсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэл тооцогддог болохыг холбогдох мэргэжилтэн анхаарууллаа. Мөн зайлшгүй тохиолдолд эмчийн жороор хэрэглэдэг сэтгцэд нөлөөт масууруулах хэмиг эмчийн жоргүй хууль бусаар авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх гэмт хэрэг тооцогддог болохыг хэлж байна. Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн үндэсний төв болон олон улсын JICA төсөлтэй хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг эрүүл мэндийн газарт хийж байна. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн үндэсний төв болон олон улсын JICA төсөлтэй хамтран төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахаар 2015 оноос гэрээ байгуулан ажиллаж байгаа. Төслийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн онд сургагч багш бэлтгэх эхний сургалтыг Улаанбаатар хотод хийж байсан бол хөдөө орон нутгийн эмч нараас анх удаа Булган аймгийн эмнэлэг болон Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв зэрэг байгууллагын төлөөлөл 18 хүнийг сургагч багшаар бэлтгэсэн юм а. Ингэснээр манай аймаг эх жилээс хөдөө орон нутагт резидент эмч бэлтгэх анхны аймаг болж байгаа юм. 2016 оны 5 сард одоо анхны цэвэрлүүлэгч багш нар бэлтгэсэн байгаа Монгол улсын хэмжээнд. Энэ сургалт хөтөлбөрийн дагуу бид нар бол одоо хөдөө аймаг орон нутагт манай Орхон аймаг бол одоо бас хөдөө аймагуд бас анхны одоо төгсөлтийн дараах сурагч бэлтгэх одоо төгсөлтийн дараах резидент бэлтгэх ийм аймаг болж байгаа. Энэ төслийн хүрээнд. Тийм учраас одоо анхны сурагч багш нарыг бэлтгэх. Энэ бол цаашд бол маш их бидэнд ирээдүйтэй. За төгсөөд ирсэн эмч нарыг бэлтгэх одоо улсын хэмжээний зохион байгуулагч том ажил байгаа. Энд одоо бас төгсөөд гарсан эмч нарыг 2 жил одоо энд ажилладаг тийм үү. Энэ хугацаанд одоо тэр одооны сургалтаар бол одоо тэр эмч нар одоо яг сургалт заах багш нь тодорхой болсон. Тэгээд нэг 2 жил ажиллаж байгаа иргэд сургалтанд явдаг. Энэ хугацаанд одоо бид нарыг одоо ирээдүйд эмч нараа одоо яаж сургалт арга зүй заах вэ тийм ээ. Энэ сургалтыг зааж байгаа юм. Түүнээс бол нарийн мэргэжлийн юм биш. Тэр сургагч багш нараа эхлээд бид нар бэлдэж авна. Тэр одоо
залуу хөгжсөн эмчнэрээ бэлдэх одоо багш нарыг бэлдэж байгаа. Анагаах ухааны чиглэлээр суралцж байгаа оюутнууд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 6 жил суралцж төгссөний дараа 2 жил өрхийн эмнэлэгт ажиллана. Үүний дараагаар оюутнууд нарийн мэргэжил буюу резидент суралцах эрхээ авдаг. Одоогийн байдлаар резидент эмч нар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 2 жилийн хугацаанд ажиллаж байгаа. Эрүүл мэнд спортын яам олон улсын JICA төслийн байгууллагатай хамтран анхан болон 2 дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж байгаа. Сургагч багш бэлтгэх сургалт нь резидент эмч нар орон нутагт чанартай суралцаж дадлагчхад чухал үр нөлөөтэй юм а. Уг төслийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гинэ. Томоодоо суугаад бодлоготой байгаа том хүн онцлог Ард иргэдийн боловсрол, эрүүл мэнд, охид эмэгтэйчүүдийн амьдралын түвшинг сайжруулах, хүний эрх ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихийн төлөө бие биендээ туслах үзэл санааг улам сайжруулах зорилготой Эрдэнэт сар оптимист нийгэмдүүлчлэг төрийн бас байгууллагын сайхан сэтгэлд эмэгтэйчүүд нэгдэн Эрдэнэт хотод олон сайн дурын хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулдаг байна. Үүний нэг нь тус байгууллагаас зохион байгуулж байгаа бага насны хүүхдүүдийг аюултай нөхцөлд бие махбод болон бэлгийн хүчирхийллээс ангид байхад сургах чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн хүрхүй төсөл юм а. Манай багцсан багш бол 2 дахь сургууль энэ хичээлийг бол 3 үе шаттайгаар бол сурч мэдэх юм байнамаа. За одоо манай клуб өнөөдөр бол 2 дахь үе шатаа бол явуулж байна. Тэгээд энэ хичээл явагдсанаар бол хүүхдүүд мөн багш нар эцэг их гэсэн 3 үе шаттай явагддагаараа бол бусад одоо хүчирхийллээс хамгаалах хичээлүүдээс бол ялгаатай. Яг гэвэл нь эргэх холбоотой 3 объект маань субъект маань хоорондоо хамтарч ажилладаг. Тэгээд мөн энэ маань 1-р анги, 2-р анги, 3-р анги гэсэн 3 үе шаттай явагдаж байгаа учраас хүүхэд маань одоо бага насандаа энэ хүчирхийллийн эсрэг мэдээллийг мэдээд өөрсдөө хамгаалж чаддаг тийм дархлаатай болчих юм бол насан туршдаа одоо энэ суурь мэдлэгтэй энэ дархлаатайгаа одоо амьдрнаа л гэсэн үг. Эрдэнэт сар оптимист клуб нь 2011 онд байгуулагдсан. За хамгийн анх байгууллагатай бүсийн онцлог эмчилгээ төвийн хүүхдийн сэхний дацгийг 2 өрөөг 6-аар 2 өрөөг догчулж одоо тэнд давхарсан тоогоор 1000 гаруй хүүхдэд одоо эмчилгээтэй идэвхтэй болсон байгаа. За тэгээ одоо энэс хойш 2011-ээс 16 оны хооронд одоо бүх гишүүдийнхээ давтараар нийгмийн тустай охид өсвөр насны хүүхдүүд, хөгжлийн бишилтэй хүүхдүүдэд хамтран ярилцах олон төслийн ажлуудыг хийж байгаа. Манай клубын дотор 5 хороо төсвөр одоо өөрсдөө хийх төслөө хилцүүлээд тэгээд тэднийгээ хийдэг. Одоо хамгийн сүүлд энэ явж байгаа энэ хөрхүү төсөл байна. Мөн одоо Баян өндөр цогцлол сургуулийн эко комитет тогтчлол төслийн ажлыг хийсэн. Өдгөө 42 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Эрдэнэт сар оптимист нийгэмдүүлчлэг төрийн бас байгууллага нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний чадвар чадамжийг нэмэгдүүлэх болон сурч боловсрох, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх талаар ихээхэн ажлуудыг хийдэг. Энэ бүх ажлыг Эрдэнэт сар оптимист байгууллагын эмэгтэйчүүд өөрсдийн төсвөөр хийдэг ба тэдний хувьд хийж байгаа хүмүүнлэгийн бүхий л ажил нь нийгэмд нэгэн тод асах гэрэл болж чадаж байгаамаа. том хүн онцлог танаас нэшгэр авахгүй арай ихгүй хоёрын онц бүртгэж боддог байсан. Пүрэгийн өнөөдөр Орхон аймагт болж өргөсөн үйл явдлын мэдээлэлд анхаарал хандуулсан үзэгч танд баярлалаа. Таны маргааш өдрийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.